Америкийн ээлжтэй гарахад бэлэн болоод байна. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээр байсан гэж байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello world. Let's create memories together. За Америкт буцаад тэгвэл гараад ирчлээ. Америго Веспуччи. Welcome back. Welcome back America. Тэгээ Сан-Диего хотоор одоо даунтаунаар нь явж байна. Одоо бид нэр та бүхэндээ нэг гоё бич дээр нэг гоё юм монумент дээр очиж сонирхуулах гэж байна. Яагаад вэ гэхээр тэр бич дээрээс бас Мексик харагддаг юм байлээ. Сан-Диего гэдэг энэ нарлаг Сан-Диего гэдэг энэ гоё хотоор бас та бүхэндээ бас халтхан ч гэсэн ингээд аялуулах гэж байна. Өнөөдөр яг жоохон бороотой өдөр байна. Тэгээ 2 өдөр Мексикээр аялчаад өнөөдөр Америк руу орж ирсэн чинь бүх юм цэвэрхэн болоо тий өнгөлөг болоод байна. Шал 2 ондоо ертөнц юм аа. Гайхамшигтай юм аа. Тэгээ аялал гэдэг бол тэгэл хүнд одоо ингээ юмыг харьцуулах бас боломжийг олгодог. Бид нэр өстө харьцуулаад үнэхээр Мексик, Америк хоёр бол ийм ялгаатай юм байна гэдгийг ойлголоо. Энэ Сан-Диего чи ер нь круиз аялал их хөгжсөн газар юм байна шүү дээ. Крузээр шууд юу Тихуана руу идэрлүү аялуулдаг юм байна. Ер нь бич тал руугаа ер нь аяллыг хөгжсөн газар юм байлаа. Бороо жоохон байж байгаа намдах баха. Өстой явж байгаад Сан-Диегогийн өстой заавал үзэх ёстой газар ирчлээ шүү. Сан-Диегогийн одоо монументо Габриело гэдэг хүний одоо монумент дээр хурж ирсэн байна. Сан-Диегогийн хотын захиргаанаас энэ газрыг бүр зориуд байгуулсан юм байна. Их сонирхолтой газар байна. Энэ утга учир нь юу гэхээр Америкийн баруун эрэгт одоо хамгийн анх ирсэн хүн нь бол энэ Хуан Родригес Габриело юм байна. Hello. Where are you from, guys? Korea. Korea. She's from Korea. Yeah. I'm from Orange County. Yeah. We're from Mongolia. Korea? 네. Mongolia. 몽골 사람들. Yeah, nice to meet you. 몽골 사람들. Koreans. Yeah, TV content. Yeah. 여기 가면 TV. Yeah. 재밌어요? 재밌어요. 5 museums. тийм 5 музейтэй юм байна шүү дээ. So it's a rainy day. Yeah. So you're gonna stay inside. Inside, yeah. Өнөөдөр бороотой болохоор дотор юм үзүүл зүгээрээ гэж байна. We have Yes, of plans course, yeah. to How long do you live in here? 10 years. 20. 20 жил нав. Looks like 2003 came here. 2003 онд энд ирсэн гинэ. Okay. Okay. Safe your travel. Enjoy your travel. What's your name? Ganzo. Ganso. Yeah. Genso. Ganzo, yes. Oh, what's your name? Beke. Beke. Beckham. My friend Хурцаа. Oh, your friend too. Yeah. Хурцаа хоёр үл яриад байж. Сая хурцаагийн нөгөө ярьж исэн Испанчуудын Испанчуудыг чи энд ирсэн юм энд биш үү? ирсэн юм тий. Тэгээ эдгэр чи ирэнгуутаа энэ яг нөгөө Мексикүүд чи яг янзлагдагч юм байхгүй юу? Бас алт эрдэнсийг аваад хэмжээшгүй баян болсон гэж шүү. Испан орн чи энд. Тий. Ер нь бол Ер нь энэ чинь гол юм нь болохоор тэр нөгөө Хуан Родригес Габриэл гэдэг хүн нь болохоор яг нөгөө Кристофер Колумбус 50 жилийн дараа буюу 1542 онд энд ирсэн юм байна шүү дээ. Тэгээд нөгөө энэ Габриэл чинь хамгийн гол нь баруун эрэгт ирсэн хамгийн анхны Европ хүн тооцож байгаа байхгүй юу? энэ нутгийн хүнтэй суусан байхгүй. Суусан гэж дараад тэгчтэй суусан гэж. Тий. Хоёр ихнэр болсон юм аашаа. Тэгээд өрөөд мөн үлдээд өөрөө хотын дарга болсон гэж. Тэгээд энэ хүн чинь болохоор ягаад энд ингээд хөшөөнө байгаа вэ гэхээр бүр энд ингээд дурсгалын зохицол бүр музейтэй байгуулсан байх гэхээр ерөөсөө баруун эргийг анх нээсэн Европ хүн юм байна, Испани хүн юм байна. Тэгээд Габриэл чинь өөрөө болохоор
Испани Севиле хотод төрсөн юм байна шүү дээ. Тухайн үед чинь Севиле ч юм болохоор Испани нийслэл байсан юм байна. Мадрид биш. Мадрид чи сүүлд болохоор нийслэл болсон байна л та. Тэгээд Севиле төрсөн ийм хүний одоо музей байна. Тэгээд энд одоо ингээд наашаага ямар заваар ирж ийсэн тухайн үед те ямар багж хэрглэж ийсэн, ямар хувцс өмсөж ийсэн Алтаалуулдаг юм гэж хэлээ. тий энэ хараа алтмалт олборлт placer mining гэж шүү дээ. Алт угаадаг түмпэн байж дээ наа чи тий. Тэгээ энэ Габриэли чинь энэ цогцлборыг энэ Сандигогийн хамгийн гоё газар хийсэн юм ба шүү дээ. Тэгээ энийг үл сайн нөгөө нэг оршуулгын газрууд байсан шүү дээ. Энэ болохоор ерөнхийдөө дандаа нөгөө нэг энэ цэрэг дайны холбогдлолтой цэргүүдийн ер нь хүндэтгэлийн оршуулгын газар юм ба шүү дээ. Тэгээ өнөөдөр бороотой учраас бид нэр ингээд энэ дотор музейд нь ороод ирлээ. Уг нь тэр гадаа байгаа хөшөө нь аюу гоё. Гэтэ харуулнаа. Ямар ч байсан те. Энэ завныхын зохион байгуулалт нь шүү дээ. Морь зөрөө. Завь мороо ингээд оор нийцсэн ингээд нөгөө уух муух юмнуудаа те. Бодвол алтмалтаа ингээд энд ачаал явдаг байсан. Хон мөнөө авч ирсэн юм шүү дээ. Тий. Энэ хараа тайлбаруудаа ингээд бичсэн. Энэ дээр дарангууд одоо жишээлбэл энэ uneven keel гэдэг энэ дээр дарангууд тэр гэрэл насж байгаа байхгүй. Аль нь гэдэг юм те. Аа. Тийм ээ. За тэгээ хараа тухайн үеийн хөлгөн онгоц нь энэ юм шүү дээ. 1536 онд юунаас гарсан хөлгөн онгоц юм ба шүү дээ. Энэ Испаниас. Тэгээд 1542 онд энд ирсэн юм байна. За энэ үн яг манай нөгөө нэг Габриэл ч өөрөө энэ аахгүй. Тийм ээ тий. Хацар масандаар сорвтой. Тий. Тэгээд Сандиго Бэй гэсэн 1542 оны 9 сарын 28-нд энд ирсэн гэж байгаа байхгүй. Габриэло хурж ирсэн. Тэгэхээр энэ үн чинь ер нь баг Сандигог баг үүсгэн байгуулсан хүн болчиход байгаа байхгүй. Тэгээ хотын захирагч тий хотын захирагч махирч байсан гэхэр чинь бүр Сандигог нээсэн хүн болчиход байгаа юм байна шүү дээ. Тэгээ ер нь Сандигод ирвэл заавал энийг үзэх хэрэгтэй юм байна шүү. Их гоё юм байна. Яг энэ хэсгийн ариан их гоё цэвэрхэн их тийм дүүрэгт байдаг юм байна энэ. Чи эдгээр чинь тэгээд бас лам нартайгаа ирээд энэ маяачуудын чинь энэ одоо Мексикуудын чинь бүгдийг христийн шашинтай болгосон байгаа шүү. Бас тайхтар. Тий. Тэгэд христийн шашинтай болохгүй бол ер нь ухчдаг байсан юм шүү. Аа. Тийм ба шүү дээ. Калифорни корпорашн жинхэнэ болчихсон үеийнхэн. тийм ба шүү дээ. байгаа үеийнхэн зургнууд шүү. Зургнууд нь. Шатаадаг байсан юм хүн шандралдаг. Тэр нөгөө нэг энд нөгөө адуу авчирч Техас мехас нутгшуулсан гэдэг чи одоо эдгээр Испаниас ингээд завиндаа адууга ачаад ирсэн юм байна шүү дээ. Тэгээс энэ хавийн Америкийн хавийн газар нутг чинь ямар ч адуу байгаагүй гэдэг байгаа юм. Морноос нь ухаалтдаг байсан гэж тийм нэгсгүүч. Морноос нь ухаалт. Мор унаа дахиад Мор унаад нөгөө бууга падгалт нэг дайр үсрэхэд л тэгээд нэг нь хүчил ухаалтчдаг гэсэн юм тий. Харин Тэгээд энэ төмөр хоёг маяг нөгөө эдгээр чинь нэг юм сүгшиг юм уу та. Тэдгэрт нэгээд ихтэй нэвт явахгүй байсан л да. Тэр Габриэло гэж чинь тэр Испани юу вэ? Испаних нь юу юм уу? Тийм биш үү? Испани юу вэ? Олтуу коронавирус. Олон жил ясаараа одоо наалтаа аваад одоо явдаг шүү дээ. Бүх хотуудаар явсан газрынхаа. Калифорни нөгөө бэлэг тэмдэг баггаад юу шүү дээ. Нөө тийм биш үү? Энэ ихтэй айгуугаа модон байна те. Модон юм байна. Модон дотроо юм чулуу шиг юмар ингээ наагаад ийцэн. Сандиго. Окей, наач гоё. Тэгээ энэ гоё юм. За тэгвэл энэс хоо. Энэс нэг авчих. Энэс авчих те. Энэс л авчих. Энэс л ер 3-ыг авчих. Хамгийн гоё юм. Яг далаан дээр хошууны зохион дээр байгаа юм байна шүү дээ бид чи. Энэ хажуугын тал гэрэл самхаг байна. Тэгээд энэ Габриэлогийн монументо буюу хөшөө байна тий. Хөшөөнд байгаа. Тийм гэхдээ бороотой ч гэсэн хэдүүлээ тойроод хөшөөгөө бас үзье. Боломжоор бас үзэл яваа. Одоо энэ бороо маань өнөөдөр болохоор 100% та орно, маргааш 50% та гэ саяны Солонгос хоёр эмхтэй тэгж штэ тий. Оригоо мужид амьдэрдэг гэж шүү дээ. Энэ багхгүй. Одоо нэг гадаа бороо ороод байгаа бол. Гэтэ энэ дээр очие те. Очие. Бороо явах тий. Тэр л харагдчихээн л та. Тэр харагдаж байна. Тэр юм шүү дээ. Тэр яа хажуухан талд. За Испани алдарт далаачин аялагч. Одоо манай баруун эргийг нээсэн Хуан Родригес Габриэлогийн хөшөөн дээр ирчлээ. Ойр хавир их гоё харагддаг юм ба шүү дээ. Энэ ер нь хамгийн гоё газар дээр энэ хөшөөг байрлуулсан юм байна. Манайхан хаар одоо зайсан толгой шиг юм да бараг тий. Хар займар биш ингээд далаа. Тойрол ингээд битүү юутай. Тэгээ визитер центр ментер энүүгээр ерөөсө жуулчд маш их ирдэг юм байна. Сандигогийн хамгийн гол үзэх юмнуудын нэг юм байна шүү дээ.
За номхон дүлгөөн далай минь өстой энд цэлэлдэж чинь да. Номхон далай. Тэр үед бас ингээд 100 тонн алтыг гараар ингэж олборлно гэхээр энэ ч ерөөсө бараг алт нь ингээд ил шахуу Байсан юм шүү. байсан болж гарах гэдэг. Алтны хувь нь байлээ сая дотор. Машин руу явъя да. Бороотой байна тий. Бороогүй бол тэр харуулц маруус тасархаа юм аа ишигэ. Гэхдээ бид нар азтай байна. Бид нар одоо бараг 20 тоног аялж явах ганцхан өдрөл бороотой байна шүү. Бос үед нь дандаа бороогүй байлаа шүү. Бороо гоё штэ. Бороо гоё. Отоо цас орж исэн шүү дээ. Тий. Бороо гоё штэ. Rainy day. Энд ч уг нарлаг юу штэ. Нарлаг сандыг Нарлаг сандыг штэ. Тэгсэн чи одоо rainy сандыг олцсон байх ээ. гоё наа. За цаашаа явцгаая. За энэ монумент орох замд ийм Америкийн цэргийн одоо тий хүндтэй эр зөрөгтэй дайчдын оршуулгын ийм газар байдаг. Энэ бол нэлээд урт үргэлжилдэг юм байна. Америкт бол ер нь дайнд амь өргөцсөн тий эх орныгоо төлөө байлдаж хагаад амь өргөцсөн тийм хүмүүсээ маш их хүндэтгдэг юм байлаа. Тэгээ энэ яг энэ Сан-Диегогийн одоо энэ яг далайн эргийн энэ газар нэгдсэн журмаар энэ одоо энэ дайны баатруудаа оршуулсан юм байна. Бас их сүрдмээр юм байна шүү. Бүгд ингээ нэгэн жигдیں۔ Тэ бүр цэргүү жагссан юм шиг ингээд. Цэргүү чинь нэг шугамс шиг жагсдаг штэ. Яг тэрэн шиг хийсэн юм байна. Одоо дайнд ирлэхээр амь өргөцсөн ингээд дайчдынхаа ар гэрийн одоо нийгмийн асуудал эдгээр нь айгүй өндрөөр ингээд бас анхаардаг гэжсэн. Америкийн нэгдсэн улсын одоо засгийн газар батлан хамгаалахын салбар нь тэр амь өргөцсөн цэрэг дайчдынхаа гэр байшгийн гадаа болохоор ингээд тусгай тэмдэгтэй байдаг гэсэн. Тэгээ тэр айлгаа бол их мэддэг, хүндэлдэг. Ер нь годмаар ч гэсэн Америкийн цэргүүд, Тэнгисийн цэргүүд, Гура замын цэргүүд ингээд хувцастайгаа нийтийн тээврээр хаанч явж исэн маш их хүндэлдэг. Суудал тавьж өгдөг, хүндэтгдэг. Одоо жишээлбэл үйлчлэгээний салбарын газард бол ингээд кофе, хоолныхоо мөнгийг авахгүй ингээд Америкийн ард түмэн төлбөрийн төлсөн гэдэг ч юм уу те. Тэгээ айгүй их олон янзаар илэрхийлдэг гэсэн. Цэргүүд нь бол энэ улс орны бас маш том бахархал юм байлээ. Тэгээд энэ ч Тэнгисийн цэргийн флот нь бас байрлалт юм байна. Байсгаал нисдэг тэргүүд айгүй их эргүүлж нисэж гин. Тэгээд цэрэг дайны холбогдлолтой ихэн байрлалт юм байна. Одоо бид нар бас Дэлхийн 2 дугаар дайны дараа холбогдлолтой бас нэгэн сонирхолтой газраар очих гэж байна. Бороотой ч гэсэн хэдүүлээ ингээд аяллаа цааш нь өргөжлүүлээд явъя. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. Нэгэн алдартай хөшөөний хажууд ирчээд байна. Энэ хөшөөний маань түүх болохоор 1945 онд дайн дууссан мэдээг сонссон нэгэн Тэнгисийн цэргийн усан цэрэг баярлаад зүгээр гудмаар явж исэн нэгэн бүсгүйг барьж аваад ингээд үнссэн байдаг. Тэгээд яг тэр тухайн түүхэн мөчөөг болохоор нэгэн гэрэл зурагчин зургийг авч ингээд үлдээсэн байт юм байлээ. Тэгээд энэ дэлхийд даяараа алдарсан ийм зураг болсон. Тэгээд энэхүү хөшөөг бол яг тэр зургаар сэдвлэн ингээд бүтээсэн байт юм байна. Тэгэд энэ гайхалтай хөшөө нь болохоор Сан-Диего хотод байдаг. Хөшөөний хувилбар нь болохоор Америкийн нэгдсэн улсын Нью-Жерси, мужийн Жерсид байдгийн байна. Хөшөөний хувилбар нь болохоор хаваа ард буй Совдон эрэг Перл Харборт ингээд байдгийн байна. Мөн Францын Норманди мужийн одоо Омаха эрэг дээр бас нэг нь байдгийн байна. Тэгээ би хурцаа битээр бол сая өнгөрдөг 100 Норманди мужаар аялж явахд бол бас харж байгаагүй, ерөөсө таарж байгаагүй, дараа очихороо бас их сонирхож үзмээр юм байна. Айгуу гой гайхалтай хөшөө байна. Жөөлчд хэрдэм байна. Энэ Сан-Диего хот болохоор ингээд усан хилээрээ ингээд
номхон далаагаараа хамгийн захын хот байгаа шүү дээ. Мексиктэй хэлдэг. Тийм ч учраас энэ ч Тэнгисийн Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэрэг, Тэнгисийн флот, марины бол энэ ч байрлалт юм байна. Тэгээд маш их Тэнгисийн усан цэргүүд байдаг юм байна. Тэгээд тийм ч утгаараа энэ хүү өшөө энд байж байгаа бах. Тэгээд энэ ард бол Америкийн Тэнгисийн цэргийн одоо юунд дуусаад энэ ч ингээ музей болгоод ингээд энэ хүү порт бомбт дээр байрлуулсан гайхалтай нэгэн том усан онгоц байна. Байлдааны музей болгоод жуулч тэгэхээр музейг нь үзээ сонирхоод ингээд аялал жуулчлалын бас нэгэн гайхалтай төв болгосон юм байна. Тэгээд 2004 онд энд хийсэн юм байна энэ хөшөөг. Тэгээд 2013 онд бас дахиад засварлсан юм байна шүү дээ. Их сайхан газар биш юу? Ир зураг мураг авахулж ямаар их нэртэйгээ хурж ирээд ингээд хүмүүс ч үнсэж байгаа зураг авахулт юм байна шүү дээ. Дараа их нэртэйгээ ирнэ. Явсараа бид гурав илээд ирчлээ. Сайхан байна. Манай Илээгийн даунтаун болохоор яг тэнд харагдаж байгаа байхгүй тэр харагдаж шин. Тэгээ бид нар болохоор Гүрүү моол дээр ирчлээ. Гүрүү моол ч нөө rooftop гээд дээрээ ингээд гарч ирээд Илээгээ харж болдог. Тэгээ энэ Гүрүү моол ч дотроос их сонирхолтой. Шинэ жил минжил те янз бүрийн ийм баярын өдрүүдээр бас дотроо чимэглэлээд сүлд мод одоо засчдаг. Тэгээ дотроо бас ийм тараам мараам могоон шиг юмнууд явдаг их гоё. Зогсоол нь хэд 8 давхар зогсоолтой. Тэгээ энэ 8 дахь давхар дээр хүмүүс гарч ирээд ингээд иргэн тойрон харж болдог ийм зогсоолтой. За энэ Америкийн далбаагч жинхэнэ томор мандуулж тээ энэ дээр. За тэгээ бид нар ингээ Beverly Hills, Hollywood Sign, Hollywood Walk of Fame гэдэргээд аялнаа. Санта Моника гэдэргээд явах газар зөндөө байна. За цаашаа явцгаая. За өнөөдөр жоохон гэр мэрлгөө явах гэж байгаа. Шопинг хийдэй эцэнээс. Өөр хөлт үнс мөсрөдөө юм авъя да. 3-7 хоног аялцдаг шүү дээ. Тэгээ би ер нь илээд бороо орж байгааг үзээгүй. 2-3 их. Дандаа л халуун тийм говь газар шүү дээ ер нь. Амар бороотой юм тий? Бороо. Гой бороо ороод харин гоё юм шүү илээ. Гоё юм. Халиуд уул жоохон яагаад байна те? Харагдахгүй байна. Халиуд дээр очноо гэхдээ. Энэ кино театр нь бас гоё кино театр байх шүү. Үзүүлээ. Энэ кино үзүүлэлт гоё юм байна. Бас л лаг кино театр. Тэгээд орой бас хүмүүс аюу хоолмол идээс. Тийм байна. Энэ усан өргөдөл тойрсон ресторанууд дээр хүмүүс аюу орой хоолмол идээс. Янз юм байна. Нөгөө хэд ма шопингийг явцсан гээ сууж штэ. Гой газар биш үү? Beverly Center гэдэг. Яа Zara мара бүх брэндүүд бүх дэлгүүрүүд байд юм байна. Одоо бидний ихтэй төлөвлөгөөнүүд зөндөө байна. Лос Анжелесийн Олимпийн хотхон дээр очино. Staples Arena буюу одоогор бол Crypto Arena дээрс очино. За тэгээд Hollywood Walk of Fame, Hollywood Sign гэдэргээд Beverly Hills гэдэргээд газруудаар аялнаа. Гадаа жоохон бороотойгоо болохоор бид нар ингээд шопинг хийгээ яваад байгаа. Бороо жоохон намтахаар тэгээд аяллуудаа хийх гээл. Энэ яг энэ хэсэг чинь ингээд бүр юу яд юм ш тараа. Зураг авалт айгүй их болд юм ш. Энэ улаан сандал мандалтай эднэр дээр. Сайн 2 найруулагч юм 2 хүн үрж ирэл одоо ингэн тэгнэгээ саяны хүүхэн залуу хоёр тэгээд яваад ш. Тэгээ энэ илээ чи бас олон шопингтай юм а. Citadel Outlet гэдээ байдгийн. Тэгээд Beverly Center гэдэг энэ байна. Тэгээд Gru Mall гэдэг байна. Тэгэл тойроо зөндөө байгаа дөө. Шопинг бол ихтэй. Дэлхийгээр аялах таны мөрөөдөлтэй хамт аяллаа ивент тэтгэгч Euro Travel. За манай найзуудын аяллаа ивент тэтгэгч Monte Carlo Luxury Residence. За Лос Анжелесийн чимэг болсон Beverly Hills дүүрэгч нь бол одоо яг энэ ирсэн жуулчд болгон заавал ирж үздэг газрын нэгэ. Тэгээд Холливуудын энэ одууд нь бас энд амьдардаг юм байлаа. Тэгээд Beverly Hills ч юм бол ер нь дандаа ийм тансаг одоо хаус, тансаг одоо байшингуудтай шилтгээнүүд байдаг. Холливуудын одууд нь энэ баячууд нь амьдардаг ийм хэсгээ. Тэгээд Beverly City гэдэг бүр тусдаа ийм хот байгаа юм байна. Тэгээд хотын статустай юм байна шүү дээ Beverly Hills чинь. Тэгээд 32 мянган хүн амтай юм байна. Лос Анжелес хот бол Америкийн хамгийн одоо баян мужийн тий хамгийн одоо дотоодын нийт бүтээгдэхүүнээр тэргүүлдэг Калифорни мужийн хамгийн том хот Лос Анжелес хот байгаа. Тэгээд Лос Анжелес хот дотроо одоо Beverly Hills чинь бас хамгийн баян хүмүүс нь амьдардаг ийм газар. Одоо дэлхийн брэнд болчихсон энэ Beverly Hills гэдэг энэ хот чинь бас гайхамшигтай юм аа. Одоо ногоон байгууламж тий энэ амьдарж байгаа хүмүүсийн одоо унж байгаа машин тэрийг эдэлж хэрэгжилж байгаа юмнууд нь бас гайхамшигтай юм аа. Энэ хүү мод нь болохоор энд олон зуун жилийн настай гинэ яг тодорхой мэдэхгүй байна.
жимсний мод юм байна. Тэгээд энд урагж байгаа жимс одоо энэ гадуур элэгээр айгу зарагдж байгаа жимснийг хэрэглээнд хүнсний хэрэглээнд байдаг жимс гинэ. Жуулчд айгу их ирж энэ модон дээр ирж зураг авахулт юм байна. Бас алдартай мод юм байна. Beverly Hills яг энэ Beverly Hills сайны яг баруун талд нь байна. Тэр нэг юм сонин мод байна. Их л олон зуун жилийн настай гинэ. Энэ гэхдээ энэ хараа сонин айгу сонин бүтэлстэй мод байна тий. Ургаж мургасан. Хүмүүс нэр мэрээс илцсэн шүү дээ. Харин тийм байна. Эдгэр ч гэсэн ингээл мод зодон дээр юм бас сэлтгэл юм байна да. Хүн л болсон байна тий. Мөн том юм аа. Том мод байна. Эсвэл удган мод ч том мод байна шүү. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. Энэ Америк орн чинь бол яалчгүй машины орн л доо. Хөгжлөөрөө. Тэгээд энэ 1973 оны Porsche шүү дээ. Porsche 911 Carrera гэж шүү. Тийм байна. Энийг ингээд дээш нь харуулад мөнгө өлчжээ. Энэ ч бас 919 Porsche-ны ганц амар брэнд шүү дээ. Тэгээд цаашаа юмуд нь явна шүү дээ. Энэ бол хуучны машинууд юм биш үү бас? Тийм байна. Цуглуулгын машинууд юм байна. Тийм байна. Ferrari За Ferrari бол амар юм байна. 250 GT гэж байна. GT. Одоо GTA маа гэдэг шиг те. GT-R. 3 машины ориглыг л тавьсан байх шүү. Beverly Hills-ийн ч одоо Энэгээрээ л явдаг юм Ferrari дээ. Porsche л унж байгаа шүү. Тэ? Van Gogh-ийн маань зураг бас энэ ч байна. Starry Night гэдэг алдартай зурагт маань энэ ч ингээд байж энэ да. Энэ Mona Lisa, Van Gogh те дэлхийн алдартай одоо Rembrandt одоо хин ч бай те Munch гэдрээ бас нэг алдартай зургууд нь ер нь дэлхийн ер нь том хотуудаар айгүй гоё ингээд чимэглээ байж идэм байна. Тэнд алдартай зураг биш үү? Яасан Beverly Hills. За ингээд одоо жишээ нь нэмэх зургийн маань ингээд Beverly Hills сайхан залтсан байна. Радио драйв. Энд бас зураг авахулдаг сайнууд байд юм байна. Сүүх. Энд авах. Мона Лиза. Юу чи молол байж байгаа чи нөө юу муу болоо штэ. Юу болох? Юу болох вэ энэ чи? Нэг шилтгэнд ороход нэг баахан шилтгэний эзлүүдийн зураг байдаг штэ нэг. Хараад зэ. Гүнги. Элегийн радио драйв гэдэг энэ газар чинь бас гой дэлгүүрүүд байдаг юм байна. Брендийн жинхэнэ дэлгүүрүүд нь энэгээр байдаг юм биш үү? Тэгээ энэ 70 мод зод гэдэг энэ юу аюу гоё. Prada байна, Gucci байна. Loro Piana гэдэг энэ Tom Ford. Амар брэнд шүү дээ Tom Ford. IWC байна. Moncler байна хажуудал. 안녕하세요. Annyeonghaseyo. Bye guys. Hi. Thank you. Ингээд хаасаа Солонгосод таарлах юм да. Илээд чинь бас яадаг штэ. Энд их армянууд их амьдардаг байхгүй юу? Эндхийн армянууд бол айгүй мөнгөтэй тэгээд энэ том бизнесүүдийг атгадаг те бүр энэ том дүүргээр нь ингээд байгуулсан тийм байдаг юм лээ. Тийм армян хүмүүс. Урцаа чамайг энэ армян уу гэж ядсан штэ тэр. Хэдэн жилийн өмнө илээд чинь нэг цагдаа нэг хар арьсныг өвдөглөөд алдсан штэ. Тий. Тэрний чинь дараа энэ Лос Анжелесийн хар арьснууд орж ирээд энэ Beverly Hills яг энэ гудмын бүх дэлгүүрүүдийг шатаад бүр ингээд тонсон юм бэл. Тийм болж ирсэн байлээ. Тэгээ нөө брендийн бүх дэлгүүрүүдийн яагаад бөө юм болж ирсэн гэсэн. Энд чи яг одууд нь яг энэ зураг даруулдаг тийм газар юм байна. Тэгээ бас яг од ч гэсэн бас нэг зураг даруулчих да. Rolex, Patek Philippe хоёр дэлгүүр зэрэгцээл байж энэ да. Дэлхийн лакшери цагны брэндүүд ч энд байна да. Энэ радио драйв бол Beverly Hills-ийн хажууд байдаг. Ер нь эн чинь бол Beverly Hills-ийн баячуудад зориулсан шопинг юм байна шүү дээ. Радио драйв. Хамгийн ойрхон тий. Саяны тэр жаз зураг мураг авахулдаг жаз маазтай хэсэг энэ төр тэгээд
Ер нь энэ брэндүүдийг харахаар дандаа бүр үнэтэй тэр үнэтнүүдэд зориулсан брэндүүд байна шүү. Одоо энд нэг Little Europe гэдэг нэг жижигхэн газар байт юм байна. Хойд Америкчин тийм Little Europe, Little Italy гэдэг газрууд их байт юм байна шүү дээ. За яг энэ нөгөө жижигрүүсийн Европынхаа хэсэг рүү ороод ирлээ. Энэ үзүүр дээр Stefano Ricci гэдэг брендийн дэлгүүртэй. Яг нэг Monaco энтрийн нэг тансаг газар шиг л байна. Оох энэ Porsche-гийн юу шүү дээ. Porsche брэнд чи бүр цаг маг гаргацсан юм ба шүү дээ. Ундаг дугуй хүртэл хийцэн байна араа. Орж үзэх харин тий. Porsche. Зөв энэ чинь диффузер юм уу? Сан парк гэдэг. Тий, харин тий. Гэртээ авч тавьчмаар идэв. Тийм байна. Эндээ ингээд ийм тоглоулагчтай юм байна. Энэ $609 гинэ. Leonardo da Vinci ч бас мундаг уран бүтээлч шүү. Одоо ингээд 21-р зуунд ингээд зурсан зураг нь ингээд дэлхийн бүхэл том хотод, дэлхийн бүхэл том газруудаар залраал байж энэ да. Mona Lisa. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Айглын сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харгууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За ингээд бид гурав Лос Анжелес хотын Крипто арена дээр ирсэн байна. За тэгээд хоккей сонирхтгийн хувьд ингээд Лос Анжелес Кингс багийнхаа энэ хөшөөн дээр ирсэн байна. Лос Анжелес Кингс бол Стэнлийн цомыг 2 удаа ингээд өргөсөн байгаа. Энэ халуун Калифорниос юм мундаг хоккей баг бас байдаг байгаа шүү. За тэгэд энэ Крипто аренагаараа хэдүүлээ сайхан аялцгаая. Хуучнаар Staples Center одоогоор Крипто арена дээр хүрээд ирчлээ. Kobe Bryant болон Gianna Bryant нарын дурсгалын хөшөө энд бас хийсэн байна. За Kobe Bryant бол домогт Lakers-ийн домогт тоглогч, тэгээд NBA-гийн 5 удаагийн авраг. Одоо энэ NBA-гийн бас маш олон рекордуудын эзэн юм мундаг залуу байгаа. 1978 оны 8 сард төрсөн юм байлаа. Тэгээ 2020 онд яг ковидын үеэр охинтойгоо эсдэг тэргээр одоо бэлтгэлдээ явж байгаад тэгээд нас орсон юм байлаа. Тэгээд Kobe-гийн энэ осол бол одоо энэ Америк төдийгүй дэлхий дээр бүр шууган тарьсан шүү дээ. Тэгээ Kobe Bryant бол энэ Америкийн бас сагсан бөмбөгийн те одоо LeBron James, Michael Jordan эдэртэй дүүцгүүц ийм мундаг од байгаа. Тэгээд 2020 оны 1 сард тэгэхээр яг ковидын үед ингээд нас орсон. Тэгээд одоо болтол энэ Kobe Bryant-ийн даатгалаас одоо авах мөнгө нь одоо маргаантай явж байгаа юм байлаа. Тэгээ энэ Крипто аренад чинь гадна талаа энэ гой хөшөөнүүд байдаг. Тэгээд бид нэр дөнгөж хамгийн эхлээд энэ Kobe-гийн хөшөөн дээр ирсэн байна. Одоо ийшээ явцгаа хэдүүлээ. Ийшээ явгод алдарт нөгөө Эрв Magic Johnson энтрийн хөшөөнүүд байх хэвээр тийшээгээ. За Крипто аренад маань энэ Солонгосын нэг хамтлаг гэж тоглох гэж байгаа юм байна. Нийтдээ битүүлэн болж байна. Энэ манай солонгосууд ч бас дэлхийд бас урлаг соёлоор тэргүүлж шүү. Энэ Америк залуучуудаас битүү байна штэ. Одоо том одод ирж байгаа гээд нүгээр бужигнаа л байна. Гайхаад юу болоод байгаа юм бол гэсэн чи. Зүгээр тэр чигээрээ түүх спортын бас домог үе шүү те энэ ч гайхалтай юм а. Одоо тэгээд энэ хүн төрөлхтний ч одоо ганц хооронд нь ив найрамдалтай гоё холбож байгаа зүйл чинь спорт шүү те энэ. Манай Лос Анжелес Кингс багийн нэг Стэнлийн цомыг өргөцсөн байгаа. Алдарт Дастин Браун гэж тамирчин байна.
1961-ээс 2002 оны хооронд энэ Лос Анжелес Lakers-т ажиллаж байсан хүн юм шиг байна. Тэгээ энэ хүнийг болохоор NBA-гийн хүндэтгэлийн танхимд бүртгэсэн юм байна шүү дээ. Энэ хүнийг бол хүндэтгсэн юм байна. Энэ болохоор яг мундаг сагсны юм тайлбарлагч байсан юм байна. Франсис Харин. Энэ хараа энд бүгжтэй юм байна шүү дээ энэ хараа. NBA-гийн бүгжтэй юм байна. За Лос Анжелес Lakers. За одоо жинхэнэ сагсан бөмбөгийн оддын цуглуулга дээр ирчлээ бид нэр. За одоо хамгийн уртал Коби Брайант их байна. Коби Брайантыг NBA-гийн 5 удаагийн цомтой нь хийцэн байж тээ энд. Яа, инста бүр агуу хөшөө. Black Mamba 33643 онооны эзэн. NBA-гийн 5 удаагийн авраг, Олимпийн 1 удаагийн авраг гээл амар юм а. За энд болохоор 33 дугаартай Карим Абдул Жаббар 1975-аас 1989 гэж шүү дээ. Домог тамирчин шүү дээ Карим Абдул Жаббар. За одоо энд болохоор алдарт Эрвин Мэжик Джонсон. Жинхэнэ суперод байна да Эрвин Мэжик Джонсон. Ийм өндөр хүн мөртлөө Мэжик Джонсон ч холбогч байсан шүү дээ юуны бүр. Lakers-ийн сагсан бөмбөгийн хүндэтгэлийн танхимд 2002 онд орсон юм байна шүү дээ Эрвин Мэжик Джонсон. За энэ хүний одоо юм уу нь бол түүх мөхнөөс амар шүү дээ. Нөгөө нэг доох моох туссан гээл ингээл явдаг шүү дээ. Эрвин Мэжик Джонсон. Jerry West чинь NBA-гийн логон дээр байдаг тамирчин шүү дээ. 1960-аас 1974 гэхээр бодвол 14 жил тоглосон юм байлгүй дээ. За Шакил О'Нейл ч одоо бас бидний үе тоглож ирсэн. За 15 удаа All Star-т орж ирсэн энэ төргээл баахан л бичсэн байна. Шакил О'Нейл. За одоо хамгийн сүүлийнх нь энэ хин бэ? Элжин Бейлер гинэ. Minneapolis, Los Angeles Lakers хоёр тоглож ирсэн юм байна шүү дээ. За NBA-гийн алдрын танхимд 1977 онд орсон гэж байна. За энэ ингэдэг юм байна. Тэгээ NBA-гийн драфтын нэгээр гарч ирсэн юм байна. Элжин Бейлер. Энд чинь мундаг тоглогч байна шүү дээ бас. Тий. 1958-аас 59 оны руки тоглогч болсон юм байна. 27.4 оноо дунджаар авч ирсэн. 13.5 самбараас авч ирсэн юм байна. Энд чинь амар тоглогч байна шүү. За ингээ би чи одоо баг сагсан бөмбөгийн одоо фэн шүү дээ. Lakers. Дөнгөж саяхан Los Angeles Lakers багт Dallas Mavericks багаас Luka Doncic ирсэн. Тэгээд Luka Doncic, LeBron James нарын хослолчин ер нь сүүлийн 8 тоглолт нэг ч хожигдоог байгаа гэж байна. Тэгээд борлуулалт амар өдөө явцсан. Тийм байна. Энэ үдшин бүр амар болсон гэж шүү. Тэрнээс ч болж. Тэрнээс болж үрийн шууган бол LeBron ч 50,000 онооны эзэн болоод. Тий. 40 нас үрээд 40 наснда 40 оноо аваад 40 оноо аваад. Яа, эдгээр бол шоуг бол үнэн төгсөйдөг юм байна уу ер нь тий. Америк бол entertainment-ийн төв штэ дэлхийн. Тий. Гэтэл бас LeBron ч амар шүү. Хур 40 хараагүй байгаа шүү тэр ч одоо. Тий штэ. 40 нас 40 бас харьцгаар шүү дээ. Монголчууд бол 40 нас үрээд гялцдаг гэсэн. 84 оны бас гялцж байгаа шүү. 84 оны хэдэн сарын юм бэ тий? 84 оны хэдэн сар төрсөн юм дээ LeBron ч. Тэгэхээр одоо сая оны өмнөхөн сая 40 үрээд тэр 40 насн дээр 40 оноо авсан гэдэг байгаа шүү. За тэгээд крипто арена бол үнэхээр оддын цуглуулга юм аа. Бас гоё идэв. Коби шиг тастай юм байна уу? Тэгээд энд чи хараа нөгөө Jerry West байна. Нөгөө нэг NBA-гийн логон дээр байдаг. За тэгээд Kobe Bryant байна. Тэгээд Ervin Magic Johnson байна. Kareem Abdul-Jabbar байна. Shaquille O'Neal байна. Энэ үнэхээр оддын цуглуулга юм аа. Тэгээд Michael Jordan-ы тэр Chicago-гийн юу чи гоё юм байлээ тий. Тэгээд бид нар чинь Бостонгийн юун дээр арена дээр нь очсон. За Chicago арена дээр очлоо. За LA дээр ирчлээ. Нью-Йорк дээр бас гадна талд нь очсон тий. Торонто ч бас цорын ганц одоо гадаадын баг байд юм байлээ шүү дээ. Торонто ч сагсан бөмбөгийн Имбауд үздэг Канадын баг байгаа шүү дээ. NBA-гээс ерөөсө гадаадаас тоглох ганцхан баг бол Торонтогийн баг юм. Торонто Raptors буюу нөгөө Торонтогийн үлэг гүрүүлүүд шүү дээ. Динзавруу тий. За бид явсаар хагаад Лос Анжелесийн Олимпийн хотхонд хүрээд ирлээ. За бидний ард харагдж байгаа Olympic Memorial Coliseum болохоор Италийн Ромд байдаг Колизеумыг дуурайлгаж хийсэн ийм ордон юм байна. Тэгээ энэ ордон бол 1932 оны Олимпиад зориулж барьсан юм байна энийг. 1925 оноос эхлээ барьж эхэлсэн юм байна. Тийм болохоор одоо энд 100 жилийнх нь ойн болж байгаа юм байна. Энд бүр ийм сайнууд тавьчихсан байна. За тэгээд Америк улс бол бас Олимпиадтай холбоотой түүхүүд зөндөө байд юм шиг байна. 1896 онд Грекийн Афин хотод болсон хамгийн анхны Олимпиад хамгийн анхны алтан медалийг Америк хүн авсан гэж байна шүү дээ. Хөнгөн атлетикийн төрлөөр. За тэгээд дараа нь хоёр дахь Олимп болохоор 1900 онд Парист болсон. За дараа нь 1904 онд бас анхны Олимпийн Америкт болж исэн юм байлээ.
За хоёр дахь олимпик бол Америкчууд зохион байгуулж ирсэн. За тэгээд дараа нь 1932 онд энд Лос Анжелест зохион байгуулагдж ирсэн. 1984 онд бас зохион байгуулсан. 84 оны олимпиад болохоор манай монголчууд оролцоогүй юм байлээ. Ягаад тэгэхээр социалист орнууд энд оролцоогүй юм байлээ. Тэр нь тухайн үеийн улс төрийн байдлаас л болж ирсэн юм шиг байлаа. За тэгээд одоо 2028 онд Лос Анжелес хотоос энэ олимпик зохион байгуулахаар эрхийг авчиад байгаа. Тэгээд бэлтгэл ажлууд нь ерөнхийдөө бол явагдаж байгаа юм байлээ. За тэгээ энэ ордон яг энэ хавийн хэсэг нь бас гоё газар байдаг юм байна. Анх удаа ирж үзэж байна. За Колосеум энэ ордон бол тухайн үед бас хамгийн олон хүмүүсийг багтаасан ийм ордон болж исэн ийм түүхтэй юм байна. Бас Ромын үеийн Европын эртний хийцлийг бас оруулж өгсөн юм байна энэ ордон дээр. Энэ Америкт бол Олимпиос нэлээд сүр дүүлэнтэй болох байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр Америкч нөгөө нэг сагсан бөмбөгийн баг бусад энэ айгүй хүчтэй багуудтай шүү дээ. Америкч ер нь Олимпийн түүхэнд 1200 алтан медаль авч ирсэн юм байлээ шүү дээ. Энэ бас аимшигтай тоо шүү. Тэгээд бүх аль ч Олимп болсон хятад Америкийн багууд л ер нь алтан медалаараа ер нь тэргүүлдэг шүү дээ. Олимп медаль авсан хүмүүсийн нэрийг ингээд мөнхөлсөн байна. 1926 оны 12 сарын 4-нд энэ өвлийн Олимп болсон юм байна энд. Джейсон Трой, Ханкок класс 2021 гэл энд ингээд бүр ингээ мөнхөлчдөг юм байна. Тамирчдынхаа амжилтуудыг. За энэ стадионыг уралсан хүмүүсийн нэр байна да. Altis Olympia Greece. Энэ стадионыг уралсан хүмүүсийн нэр байна да. Гайхалтай юм аа. Энэ стадиумын хийцлэл бол бас л Европын том энэ Колизеумыг дөрөөсөн юм шиг шүү дээ, тий? Бас гайхалтай гоё хийжээ. Altis Olympia Грекийн одоо хамгийн анхны олимп нэгдүгээр олимпик зохион байгуулсан Грекийн Афин хотод байдаг шүү дээ. Бид нар бас манай найзуудын аял Афин хотод очиж анхны олимпийн тоглолтыг зохион байгуулж ирсэн тэр стадиумд очиж ирсэн. Бас л тэр олон зуун жилийн өмнө гэхэд нэр үнэхээр гайхамшигтай юм хийж ирсэн байлээ. Тэр барилгын архитектур гэж нэр гайхалтай. Энд ч одоо олимпийн тоглолтууд болж исэн байна. Лос Анжелес хотод. Одоо 2028 онд Лос Анжелес хотод зуны олимпийн тоглолт маань болно. Тэгэл мөн л энэчнээ ингээл болох байх та. Одоо Америкчууд бол их барилга байгуулалтанд их хурдтай гоё барьдаг. Шинэ олимпийн гоё шин юмнууд одоо бариад эхэлсэн байгаа хөө эднэр. Кенни Стенли гэж. Тийм шүү. Кенни Стенли Вашингтон. Стенлийн цом чи энэ хүний нэрээр нэрлэгдсэн юм шүү. Тийм биш. Мондөг хүн байх шүү. Бид нар ч одоо Стенлийн цомыг тэдэн удаа өргөсөн, тэдэн удаа хүртсэн гэж яриад яваад байгаа шүү дээ, тий. Тэгэд Стенли гэдэг хүн маань одоо энэ яг байж гэн Кеннет Стенли Вашингтон гэж хүний нэрмж шагнал юм байна шүү дээ. Энэ одоо мэргэжлийн хоккейн хамгийн дээд шагнал болох Стенлийн цом гэдэг чинь. Ингээд энэ хүнээс үүсэлтэй юм байна. Энэ Америкчууд ер нь энэ юмыг их түүхэнд их гоёор тэмдэглэж үлдээдэг хүмүүс үү шүү дээ. Хүмүүсийн дурсгал мурсгалыг айгүй мундаг үлдээдэг хүмүүс шүү. За тэгээд энэ 1932 онд Америкчууд нь олимп хийхэд чинь энэ чи яг ид хямрал болж исэн юм байна шүү дээ Америк чинь. Америкийн амар хямрал. Америкийн их хямрал болж исэн юм байна тий. Тэгээд тухайн үед нөө Herbert Hoover гэдэг ерөнхийлөгч байсан юм байна шүү дээ тухайн үед энэ Америк чинь. Тэгээд Hoover ерөнхийлөгч чинь тухайн үед энэ Америкийг хямралаас гаргахад энэ олимпийг зохион байгуулад одоо 250 сая доллар босгоод энэ Hoover Dam цахилгаан станцыг барьж ирсэн юм байна шүү дээ Аризонод байдаг. Аризона, Невада хоёрын яг дунд байдаг шүү дээ Hoover Dam. Hoover Dam-ыг чинь барихад бас айгүй олон хүн нас урсан гэдгээр бас их алдартай юм байна шүү дээ. Ер нь аливаа сүвчгийн цахилгаан станц маш хэрэгтэй байна шүү дээ. Энэ цахилгаан станц байж Лос Анжелес энэ хэдэн Невадагийн энэ мужууд чи бүгд тоогоор хангаж ирсэн байхгүй тэр үед. Тэгээд үйлдвэрлэл одоо бүх юм хөгжиж дагаад хөгжиж байгаа. Тэгээ нөгөө нэг Америкийн нөгөө алдар суут нөгөө Никола Тесла гэж юм явж исэн байгаа байхгүй. Никола Тесла чинь Нью-Йоркийг тоогоор хангаад тэгээ сүүлд нь тэр Теслагийн технологиор энэ Hoover Dam-ыг бас хангасан юм байлээ шүү дээ. Тэгээд энэ Лос Анжелесийн олимпич бас Америкийг хямралаас гаргахад бас чухал үүрэг гүйцэтгэж исэн юм шиг байгаа. Том одоо энэ миний чинь барьж мэрээ том юмнууд барайл. Хөрөнгө оруулалт. Тэгээд эдгээр чинь менежментээ зөв хийж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Одоо манай төгжийг бол станц барьгаад байгаа шүү дээ. Станцг бол юу ч хөгжихгүй. Ер нь болоо. Ер нь бол тийм шүү дээ. Бүтээн байгуулалт хэлээ тоогоор хангах дийлэхгүй. Тэгээд хийцүүлдэ. За одоо бидний харж байгаа энэ сайн болохоор тухайн үеийн одоо 1932 оны олимпиад оролцож исэн
Тэ тамирчид болон тухайн үеийн одоо тухайн үед гавьяатай байсан хүмүүсийг л мөнгөсөн юм байна л та энэ дээр. Тэ. Одоо жишээлбэл энэ дээр байж дараа 32 оны Олимпик чөлөөт wrestling freestyle дээр одоо Роберт Эдвард Пирс гэх Америкийн тамирчин төрүүлжсэн гээл гимнастик гэл байна да нөгөө. Манайх оролцсон бол алах байж. Тий fencing гэдэг бас байна шүү дээ энэ дээр. Чөлөөтөр үзсэн бол. Weightlifting ч одоо нөгөө хүндийг өргөлт шүү дээ. Weightlifting те. Бокс гэж байна. Cycling дугуй байна. Энэ болохоор юу байсан бэ шүү дээ? 1932 оны энэ Олимпич 10 дахь Олимп байсан юм ба шүү дээ. 10 дахь Олимп. Тэгээ сая өнгөрсөн жил 2024 онд 33 дахь Олимп боллоо шүү дээ. Тэр анхны Олимп болдог Грекийн тэр дүүндэр очих. Гоё тий. Тэр болохоор нөө хагас дугуй тэр гоё. Басад амар шиж чон тий тэр бас. Тэндээ чи бид нар очиж тэндээ чи нөгөө нэг хурцааг нэг ийм зураг байгаа шүү дээ. Чи юу нойролцоо болоод байгаа. Кэклистик адилхан болоод байгаа шүү. Би аа. Тэ жоо булчин хэрэгтэй байна. Бүргэр ицсэргээд ингэ кэклистик адилхан болох юм надаа. Айгуу сонь. За ингээд 2028 онд Лос Анжелес хотод зохиогдох Олимпийн аяллаа зохион байгуулагч Euro Travel Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. бид явсаар байгаад одоо нэгэн бас Америкийн бас нэг сонирхолтой музей үзэх гээд ороод ирсэн. Энэ болохоор Америкийн NASA те сансар судлалын тийм сонирхолтой музей юм байна. Америк бол сансар судлаараа дэлхийд бол тэргүүлэх орны нэг байгаа. Орос, Америк эдгээр улсуудад ер нь сансар судлалаар дэлхийд тэргүүлдэг байгаа. Тэгээд тэр талаар анхны сарлуу хөөргөөд бууж тэр шаттл хөлөг мүлгч энд яг оригиналаараа байгаа гинэ. Тэгээ бидэд бас сонирхоод ороод ирлээ. Бас тэгээд сансрын талаар бас жоохон мэдлэг муу штэ. Тэгээ бас ороод сонирхцгаая те. Энэ юу нэрээ сонирхуулахад Америкийн NASA-гийн бас нэлээд том төв Лос Анжелес хотоос Лас Вегас явах замд байдаг штэ. Үхлийн хөндөд байдаг. Death Valley. Тэнцээ бол NASA-гийн маш том төв байдаг. Өөр NASA-гийн музей хүртэл ингэ байт юм байлээ. Мотор стор юу цилиндрүүд нь хардаа ингээд ил байсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэ? Хэдэн цилиндртэй юм бэ? 3, 4, 5 цилиндртэй онгоцсон шүү дээ. За энэ бол ямар цилиндргүй онгоц байна да. Салхины урсгалаар явдаг. Дээр нь гівчдэг юм байна. Тэ? Энэ одоо юу юм? Энэ одоо ингээд хүний биеийн дулааны ялгуултыг харж байгаа. Тийм ээ. Би одоо бүр окей. Хурцаа тэр чигээрээ дулаан байна. Үгүй. Миний гарыг хардаа уулаан биш. За энэ хүүхэд бүрэлдэж байгаа. Хэсэг нь ингээл харж байна. Тэгээ энэ гараараа ингэдэг юм байна. Гараараа ингээд Энэ хүүхэд нардаа ингээл хүүхэд яаж бүрэлддэг томроод ирсэн. ихсэн нардаа томорж ш бас дагаад. Таны мэдхийн юмнуудыг бас ингээд аюу гоё юугаар ашиглаа хийцэн биш үү? Авч явсан юм хардаа их хүртэл авч явсан шүү дээ. Тийм биш. Сансарлоо. Сансарлын үсгтэй авч явсан шүү. Гарис рейс. Сансрын хэсэгчнэр Барын нүдэн ирэх байна да энэ. энэ Оросын концерн. Тийм ээ Орос. Энэ дотор байгаа шаттл хөлгийн маань анх энэ музейд байрлуулахын тулд Лос Анжелес хотын гудмаар ингэж тээвэрлж авч явж ирсэн байна. Замын хоёр талд байгаа шонгийн мод ингээд зарим нэг саад басан моднуудыг тухайн үед бүр авч ирсэн гэсэн. Тийм. Айгуу нэлээд том Америкийн нэгдсэн улсын айгуу олон хот мужуудаар аялуулж агаад тэг хамгийн сүүлд Илээгийн гудмаар ингэж авчираад тэгээд энэ музейд байрлуулсан байна л да. Гол нь бид нар сая энэ шаттл энэ хөлгийг үзэх гэж орж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь жоохон сэргэн засварлалт хийгээд яг тэр хэсгийн шаттл хөлгөө бүр хаацсан юм байна. Одоо энэ сайхан ингээл харагдчихээн л та. Айгуу гоё түүхэн зураг байна. Зүгээр явахгүй бас энэ тундра машин өргүүлэх нэ би тэрээр. Өргөе доо. Ихэдэр тийм биш үү? Хүндэрд юм байна. Тийм байна. За. Ээжээс татаад хөндөхгүй гэж шүү дээ. Армийн хувьд сонирхдаг бол 511 гэдэг юм том дэлгүүр байд юм биш үү? Энэ дэлгүүрийг орж үзээрэй манайхаа. Энд дасархай юмнууд байд юм байна. Ямар ч орцгой хэдүүлээ. За нөгөө 511-ийн юмнууд байна да. Амар подолкод.
Заамарч ингээд явъя. Ингээ тактикийн өмднүүд гэдэг чинь тавар нэг. Тактикийн өмднүүд нь байна. Тэгээ энэ эмхтэй болчих юм байна. Ийшээгээ. Байлгүй хаа. Шилнүүд байна. Ваа, энэ цүнхэн хүнстэй амар цүнхнүүд ш тавар нь тактикийн цүнхнүүд. Монгол мөнгөөр хэд юм бэ? Үнэн хаана байд? Тэгээ $120 байд юм биш үү энэ чинь? $125 гэж цөлийн шар готлоод нь тавар нэг тактик. Гоё юм байна. Тактик. Urban Light гэдэг газар хүрээд ирчлээ. Жуулчид байнга ирэхээс гадна энэ Америкийн бас одууд их хурж зураг мураг авахулсан. Энд бас клипний зураг авалтмаа бол зөндөө юмнууд хийсэн юм газар юм байна шүү дээ. Энэ LA-д бол яг энд ирэх юм бол бас энээс гадна Urban Light-аас гадна энд бас ийм авто шоунууд бас танхим байд юм байна шүү дээ хажууд. Энэ бас ингээд яг зураг авахулахад их тийм сүртэй гард юм байна. Одоо сүүлийн үед нөө Facebook, Instagram эдгээр хөгжсөн үед бол эмэгтэй хүмүүс бол гоё зураг авах юм. Эморлын зураг мургийг энд л авд юм байна шүү дээ. Гоё хормын зураг авалт гоё зургууд ч энд авд юм байна шүү дээ. Хийслэл Ромеогийн те багамтай барилгуудыг дөөрөөгээд хийцсэн юм шүү ер нь. Ихтэй энэ гэрэл их сайтай юм байна. Ер нь бол энэ саарл будгаар будцсан л юм байна шүү дээ юм. Яг юуны хувьд бол тий гэрэл маш сайтай юм байна шүү дээ. Энэ ихтэй юм шаталцсан юм байна. Захаасаа намхан байжгаад тэгээс гэрлнүүдийн хэлбэрүүд нь бас их 4-5 янзын гэрэлтэй юм байна шүү дээ. Яг энэ голынх нь одоо хамгийн өндөр хэсэг нь 815 см гэдэг чинь 8 м гарантай юм шиг байгаа. Яг хамгийн өндөр нь энэ. Тэгээ ингээд шатлаад ингээд намсаа явчихж байгаа. За тэгээд илээд хурж ирж гоё хормын зураг мураг авахулаараа энэ ч хурж ирж. Баг энд хөрмөө хийж авах юм шүү. 2008 онд энэ зогсолборыг барьсан юм байна. Сайхан газар шүү. Та бүхэн заавал ирж үзээрэй. Хамгаалалттай тий. Харуул хамгаалттай. Сая ирээд бид нэр зураг авалт хийх гээд ирсэн чинь машина хол тавиараа мавиараа гэж бас тэгж байна. Ясаа өөр хөөхтэй. Нас нэр рекламны зураг авч явах шиг байна. Ой. Манай Монгол маягийн хүн биш. Холливуудын одууд их ирж зураг авахулдаг гэсэн. Одоо жишээлбэл J-Lo, Lady Gaga, урлаг соёлын бас алдартнууд ирж зураг авахулдаг, клипний зураг хүртэл авч ирсэн байлээ. Рекламны зураг их авд юм байна. Сая нэг Аз залуу балет чинь мэрэгжлийн бүжигчин юм шиг байна. Тэгээ айгуу гоё зураг авалтаа хийж гин. Тэгээд мэрэгжлийн зурагчтай ирсэн. Гэх жишээ нь ер нь дэлхийн бас нэг энэ тэндээс ирсэн нэр хүндтэй хүмүүс бас айгүй их энд ирдэг юм байна. Тэгээд LA-д ирэх юм бол энэ Urban Light дээр та бүхэн заавал ирээрээ зураг авахж бас дурсгалаа мөнгөлөөрөө гэж бас хэлээ. Бидний ард харагдаж байгаа улаан гэрэлтэй тэр байшин бол Лос Анжелесийн Петерсны автомузей юм байна. Тэр музейд хуучны автомашинаас ихсүүлээд орчин үеийн автомашинуудыг дэлгэн үзүүлсэн байт юм байна. Тэгээд маргааш өглөө музей онгохоор та бүхэндээ үзүүлэхээр болоод өнөөдрийн аялал маань өндөрлж байна доо. Маргааш өглөө ирж та бүхэндээ үзүүлнэ. Намрын өдрөл бүтэн айчтэн ирдэ Айны шолод бэштэн колсын дэгур цай